Тэгээ Байнгын орны хуралдаан дээр бас энэ газар тариалан эрхчлэр мөн гурил үйлдвэрлэгчдийн чанарын асуудал бас яригдсан. Тэгээ энэ дээр ямар хариултууд өгж яах гэхээр бас харьцангуй техник технологи бол сайжруулсан байна. Тэгэхээр гурилын чанарын хувьд бол нэг асуудал байдаггүй. Харин тухайн жилийн ургацын байдал байгаль цагуураас шалтгаалаад бол бас Улаанбаатарын хувьд бол дутуу боловсрох тийм шалтгаан цавуулга энэ төр гардгаа гэж ингэж хариулсан. Тийм учраас импортын 4% нь бол гадных байсан юм билээ. Гадны гурилуудаа орж ирдэг байсан. За сая ямар хохирол учирч өгөхээр нөгөө импортын 4% нь гадных байсан бол сая 40% болцсон байхгүй. Тэгэхээр үйлдвэрлэл болсон тэр хэмжээгээр таны хэлээд байгаа шиг бол үйлдвэрүүд хаалгаа ирсэн байж бас болдшгүй. Ийм хохирол учирсан баг. Гэхдээ ер нь үндэсний үйлдвэрлэл байдгийн ач тус бол ковидын үед нэлээд гарсан. Манайх Африкийн орнууд шиг хомсолд ороог нь бол манай газар тариалагч тариалчдын маань бол ач тус байсан юм аа. Сая бид нар ингээд татвар тавьчихаар ямар хохирол учирсан бэ гэхээр үйлдвэрлэл тэр импортын хувьд бол гадны 40% эзэлсэн байна. Нөгөө талаараа 60 сая долларын бараа бүтээгдэхүүн бид гурил худалдаж авсан байгаа байхгүй юу. Тэгээ эн чинь валютын нөөцийг л бас гачаа сороход нөлөөлж байна гэсэн үг ээ. Тийм учраас бид нар айлаас гуйхаар авдраа бодол атга гурил гарна гэдэг шиг бас энэ үндэсний үйлдвэрлэлээ бол хамгаалах хэрэгтэй байна гэдэг дээр бол бас гишүүд санал нэг байсан гэдгийг бас хэлье. Бас харьцангуй чанар манараа бол сайжруулад ингээд явж байгаа гэдэг хариултыг бол өгсөө. Тэгээ ер нь энэ дээр нэг хоёр зүйлийг бол бас анхаарах хэрэгтэй байлээ. Энэ үнэтэй холбогдлолтойгоор. Нэгдүгээрт бол энэ гурилын татвар чинь 5% л асуудал байгаа байхгүй. Тэрнээс тэр 30-40% асуудал биш. Тэгэхээр хаанаасаа 30-40% хямдрал гараад ирвэ гэдэг асуудал. Тэгээ энэ бол ерөөсөө тээврийн зардал. Баруун аймаг Оросоос авчиж байгаа учраас тээврийн зардлын зөрөө гарч ирж байгаа. Тэрнээс биш импортын татвар айхтар нөлөөлөд 30-40 болгоцсон гэж бол бас үзэх буруу юм билээ. Хоёрдугаарт ерөөсөө ковидын дараа бүх юмны үн 2 дахь өссөн юм билээ. Ганц гурилч биш юм билээ. Тэгэхээр энийг бас бид нар анхаарах хэрэгтэй. Ерөөсөө ковидын дараагаас эхлээд энэ юуны үнийн саксын үзүүлэлтэнд ерөөсөө бүх барааны үн үндсэндээ 2 дахь өсөд ингэж явчихсан юм билээ.